За би талд 2-ын 8-2-ын 6 дугаар бодлого бол эрэг тэнцүү x-ийн квадратаар нэмэх нь 1 ба эрэг тэнцүү x-ээс асах нь x-ийн квадрат параболуудын хоорондох эрэг тэнглийн дагуух хамгийн бага зайг бол гэсэн байгаа. За эрэг тэнглийн дагуух гэж амж босоо зайг болно гэсэн үг. За зайг нь болохдоо dx тэнцүү эрэг 1-ээс асах нь эрэг 2 гэж болно бөгөөд нэгдүгээр бидний орлуулад бодох юм бол x-ийн квадратаар нэмэх нь 1-ээс асах нь x-ээс асах нь x-ийн квадрат болоод хаалцаад бодонгууд 2x-ийн квадратаас асах нь x нэмэх нь 1 боллоо гэсэн үг. За энэ график нь бол энэ дээр өгөгдсөн байна гэсэн үг. За энэ дээш харсан байгаа парабол нь бол x-ийн квадратаар нэмэх нь 1 гэсэн функцийн график. За хоёр дахь нь бол энэ доош харсан парабол нь бол x-ээс асах нь x-ийн квадрат гэсэн функцийн график байх нэ. За үүний дараагаар дээрх эргүүдийн хоорондох зай нь модуль байгаа учраас хамгийн бага утгыг нь олохын тулд доорх функцүүд экстрем үнцгийг болох бөгөөд дифференциал ашиглаад минимум утгыг олсон байгаа. За тэгээд дифференциалчингууд 2x-ийн квадратаас асах нь x нэмэх нь 1 нь бол ерөнхийдөө 4x-ээс асах 1 болж байгаа. Ингэнгүүт бидний одоо минимум үнцийг нь бол 4-ний 1 гэдэг ингээд энэ дээр гараад ирж байгаа гэсэн үг. Энэ дээр. За тэнгууд л энэ хоёрынхоо хооронд одоо шулуун татаж үзээд энэ хоёрын утгыг нь олсон гэсэн үг. Тэнгууд хамгийн анхны функц дээрээ одоо 4-ний 1 гэсэн функц орлуулангууд бидний зай нь бол 8-ны 7 буюу хамгийн бага зай нь бол 8-ны 7 гэж гарсан.